Сайн байцгаана уу? Энэ бол гоё подкастын шинэхэн дугаарт тавтаа морилно. Өнөөдөр бид нар студидтэй Breathe Mongolia цэвэр агаарын эвслийн хамт олон хоёр гишүүнийгээ бол урьж оролцуулж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Өөртөө товчхон бид нарт танилцуулаач. За тэгээ намайг инхүн гэдэг Breathe Mongolia гэх төрийн бас байгууллагын нэг үүсгэн байгуулагч. Тэгээ яг одоо үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа. За намайг Амар Жаргал гэдэг. Би Breathe Mongolia-гийн эрүүл мэндийн зөвлөх гэж явж байгаа. Тэгээд яг одоо үндсэн ажил бол People in Need гэдэг бас олон улсын байгууллагад хөтөлбөр хариуцсан захирлаар ажилладаг. Тэгээ ер нь бол аарын бохирдлын чиглэлээр ажил анх нөгөө Breathe Mongolia-гаас ер нь аарын бохирдолтой холбоотой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж одоо эхэлж ирсэн. Тэгээд хөтлөгч Намка болон Аномины би хүрэлцэн ирсэн байна. Тэгээд би өчигдөр танаа Breathe Mongolia-гийн вебсайтыг ингээд ухаж үзээд тийм жоохон үйл ажиллагаа явуулсан байна гэдэг юмтай танилцаад явж хагаад тэгээд нөө мэдээ гэсэн хэсэг дээр нөө агаарын бохирдолтой холбоотой янз бүрийн одоо гадны болон дотоодын мэдээллүүдтэй нийтлэл ярилцлагууд оруулсан байсан шүү дээ. Тэгээд тэрнээс ингээд сонирхолтой санагдсан хэдэн мэдээнүүд болоо ингээд нөө нийтлэлүүдийг уншаад тэгээд хоёр нь болохоор жишээ нь ингээд Монголын бас ингээд эрдэмтэн судлаачтай профессоруудын ингээд ярилцлагууд байсан байхгүй өнгөрсөн жил хийгдсэн харцангуй шинэ ярилцлагууд. Тэгээд тэрийг ингээд эхнээс нь ингээд уншаал явж явах тусам ингээд миний нэг anxiety гэдэг чтэй төгшөөр гэдэг тийм ингээд нэмэгдэл сүүлд ингээд хоолон дээр нэг юм тэгэлдэл за ингээд одоо ингэсгээд босгоо гэл ерөөдөө болол тэгэл орондоо хэвцэн байхгүй юу. Тэгэнгүүт нэг өнөөдрийн ярих гэж байгаа сэдвийг та бүхэн ингээд ерөөдөө ойлгосон баг те. Breathe Mongolia бол одоо агаарын бохирдлоор ажилладаг хамгийн одоо томоохон төрийн бас байгууллагуудын нэг одоо Монголд бол хамгийн урд нь явж байгаа төрийн бас байгууллагуудын нэг те. Тэгээд аарын бохирдлын талаар ингээд яг шинжлэх ухааны үндэслэлтэй бүх төр эрүүл мэндийн асуудлуудыг уншаад эхэлсэн чинь тэр үнэхээр амар төвшөртэйсэн надад. Айгу хүн сэдв. Гэхдээ ялцчихгүй хүн болгоны ярих хэвээр хүн болгоны амьдралд эрүүл мэндэд те нөлөөлж байгаа сэдв учраас ингээд өнөөдөр энэ чухал сэдвийн талаар ярилцах гэж байгаад бол миний хувьд бол бас их баяртай байгаа. Одоо баяртай гэх нь хаашийн. Гэхдээ мэдээлэл хүмүүст төргөн гэдэг бол маш чухал гэдэг утгаараа бол их чухал сэдв болж байна гэж би бодож байгаа. Одоо хүтэн болох гэж байна те одоо. Уус яг хэдийн одоо 9 сар гараад ер нь яд нь шүү дээ. Утаа яг эд одоо 6-аас 8 цагийн үеэр яг эд утаа нэмэгдээл те. Өндөртэй тийм. Тэгэхээр тэр үед нь бас энэ асуудлыг ярьж байгаа нь бас их чухал зөв болоо гэж бодож байна. Одоо 100 наадмаар ярьсан бол нэг өөртэй одоо ингээл хүүтрэл утаа гараад эхэлж байгаа нь ярихад бас арай өөр болов гэж бодож байна л та. 100 санаа. Харин дандаа сандаг байвал бас илүү гоё хэлэн л та мартчихдаггүй. Ягаад гэвэл 100 мон ч гэсэн ингээд өөр утааны хүүсрүүд бас зөндөө явж байгаа одоо тээврийн гэдэг ч юм уу тийм үйлдвэр. Тэгэхээр ерөнхийдөө мартахгүй хон шиг л дандаа ингээд санаад ирээд явж байгаа л бас зүгээр. 100 тэгээд нөгөө юу яадаг штэ. Хавар ялангуяа одоо нүүрс мөрсөд түлхээ болцсон байсан ч гэсэн хавар 100 ч нөгөө гал айгүй их алддаг штэ тий. Ой хэрийн төмөр. Тэгээ ой хэрийн төмрөөс холбоотойгоор бас агаарын бохирдлын янз бүрийн нөгөө хүнд металл янз бүрийн элементүүд ялгарч идэг. Тэгээ тэр элементүүд нь бас нөгөө хүүхдүүдийн одоо аутизмын хүрээний эмгэг гэх мэт одоо сэтгцэн эмгэгүүд тий эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд бас нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг өвөл зон ерөөсөө бол ялгаа байхгүй болчиход байгаа байхгүй юу. Юуны түрүүнд та хоёр эхлээд өөрсдийнхөө нэг танилцуулсан шүү дээ. Тэр бол ингээд нэрээ хэлээд явсан. Одоо зөвхөн ямар мэрэгжилтэй те тэгээд Breathe Mongolia бол нэг ерөөхдөө энэ агаарын бохирдолтой холбоотой ажлууд яагаад оролцож эхэлсэн талаараа бид нартай хуваалцаж. За мэрэгжил гэвэл шинэ байгаль орчин ба олон улсын хөгжил гэдэг бакалавртай түрүү жил төгссөн. Тэгээд Breathe Mongolia дээр бол одоо байгууллага үүсгэн байгуулагдаад 5 дахь жилээ баг болох гэж байна. Ер нь 25 оны ихээр 5 дахь жил болох юм. Тэгэхээр эхлээд яг агаарын бохирдолтой холбоотой ажил хийж эхэлж байхад нэг 17-18 настай байсан. Тэгээд яагаад ийшээ орсон бэ гэхээр ер нь ингээд манай гэр бүлийн хүмүүс өвдөөд тэгээд миний хайртай дуртай хүмүүс ингээд агаарын бохирдлоос болоод ингээд өвдөөд хахад миний бас айгу сэтгэл санаа зовоод тэгээд эхэндээ бол яг нөгөө нэг anxiety гэжсэн шүү дээ. Тэр шиг адилхан ингээд anxiety уур ингээд яах вэ гэдгийг мэдэхгүй нэг тиймэрхүү
хэсэгт байсан гэх юм уу. Тэгээд тэгж хахад бас манай өөр нэг үүсгэн байгуулагч Аз Жаргал гэх хүн бэ тий. Аз Жаргал ихчтэй би яг тэр үедээ бас нэг өөр янз бүрийн нийгмийн холбоотой ажил хийгээд явж байгаад тэгээд ер нь яриад явж исэн чинь би ч ингээд агарын бохирдолтой амар санаа завдаг болсон. Ер нь ажил хиймээр болсон. Заагч ч гэсэн ингээд айгу олон хідэн хүмүүсийг ингээд цуглуулсан. Ер нь ингээд энэ агарын бохирдлын эсрэг хүчтэй дуу хоолой, иргэний нийгмийн дуу хоолой болсон. Ер нь байгууллага байхгүй байгаа юм байна. Тэгээд ер нь энэ дээр юм хийвэл яасан юм бэ гэд. Тэгээд ихтэндээ бол яг тэгэж эхэлж исэн. Тэгээд тэр үедээ бас нөгөө нэг яг агарын бохирдолтой холбоотой яг тийм дата, мэдээлэл, мэдээ яг нэг цогц газар монгол хэлээр нэг бэдгүү байсан. Тэгэхээр эхлээд бид нар юу хийх зорьсон бэ гэхлээр за тэгвэл эхлээд тийм ингээд цогц мэдээлэл бэдэг юм нэг газартай болчихъя. Тэгээд тэр нь ингээд вебсайт болсон. Эхлээд тэрэн дээрээ агарын чанарын газрын зураг гэдэг манай вебсайтн дээр байгаа. Тэр нь болохоор ингээ Монгол оронд байдаг бага өртөгтэй агарын чанарын мониторинг сенсорууд ингээд яг датагаа харуулад бийждэг. Тэгээд бас мэдээллийн хэсгүүдтэй гэдэг. Тэгээд ерөнхийдөө тэгж эхлээд тэгээ одоо бол яг хуу байгууллагын хувьд агарын бохирдол гэдэг яг барьж авч эхэлсэн ч гэсэн одоо болохоор яг уур амьсгалын өөрчлөлт ба агарын бохирдол тэгээ эрүүл мэндтэй холбоод ерөнхийдөө үйл ажиллагаа явуулдаг болсон. Тэгээ бас яагаад гэвэл уур амьсгалын өөрчлөлт бол бас айгүй тулгамдсан асуудал болчиход байгаа. Монголд дэлхийд даяарч. Тэгээд энэ хоёр асуудал маань айгүй бие биентэй уялдаа холбоотой. Одоо ингээл эрчим хүч бэлчээрийн дороотл гэдэг чинь ингээд явсаар агарын бохирдолтой холбоотой болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр асуудлыг яаж ингээд нэг шийдлүүд яаж олж болох уу? Яаж ингээд уялдсан байдлаар энийг шийдэж болох уу гэдэг тал дээр илүү ажиллагаа. Тийм байна. Амар жаргал докторийн хувьд болохоор за би болохоор нөгөө ер нь бол Японд сураад ажиллаад тэгээ нэг 5 авдах жил рүүгээ ороод ирсэн чинь ер нь хармаар санагдчих эхэллээ шүү дээ тий. Их орон руугаа буцъя гэж бодонгууд агаар бүр амар. Тэгэл ер нь бол гадаадд байгаа монголчууд ч угаасаа агарын бохирдлоос болоод ер нь буцаж ирэхгүй байгаа том шилтгаан шүү дээ тий. Тэгэл би за энэ нэг хин нэгэн те баатарлаг хин нэгэн мундаг дарга марга гарч ирээл хин нэгэн нь одоо ингээл энэ агаарыг ингээл гайгүй болгочих байлгүй дээ хідэн тэр бумаар хүмүүс те ингээл төсвөлж мөсвөлөөл ингээл юм хийгээд байгаа юм чи ингээл хүлээдэг байхгүй. Тэгэл жил болгон хүлээгээл ингээл 10 жил болчдөг байхгүй. 10 жил болсон чинь ерөөсө жил болгон улам нөгөө нэг агарын бохирдол маань муудаад ордоод байдаг. Тэгээд за одоо Японд одоо 10 жил хагаад тахарч ийцэн маа гэж цаашаа 2 жил Канадад нөгөө агаарын бохирдлоо буурахыг хүлээгээд. Тэгээ ингээ 12 жил болсон. Тэгээ 12 жил болсон чи ерөөсө буурдгүй улам аим шиг юм болоо. Тэгээд тэгээ яг нөгөө Азаатай би нөгөө Нью-Йоркд танилцж ирсэн. Тэгээд Азаа бол угаасаа бүр үнэхээр мундаг одоо тийм агарын бохирдлын яг адвокат болохоор тийм хүн байгаа хгүй. Тэгээд хүмүүс бол яг Азааг яриад эхлэнгүүт агарын бохирдлын одоо мөн чанар те үр дүн тэрийг ингээ ойлгож эхэлдэг. Тэгээд би ч өөрөө нөө эрүүл мэндийн бодлогын судлаач global health талдаа. Тэгээд тэнгүүт яг Азаад бол яг тийм эрүүл мэнд талдаа хүн л эргэтэйсэн юм байл л дээ. Тэгээд надад ирсэн байл л дээ. Тэгээ яг 12 жилийн дараа би Монголд ирээд тэгээд төрийн албанд ажиллаж орсон. Тэгээд тэгжсэн чинь Азаагаа санал ирээ. За Brit Mongolia дээр цуг ажиллая гэд. Тэгээ би ч гэсэн угаасаа ер нь би ингээ өчнөө жил ингээ бусад хүмүүсийн лидершипийг харлаа. Бусад хүмүүс те ямар нэг юм хийгээсэй гэж ботсон. Гэтэл одоо юу ч өөрчлөгдөөгүй. Магадгүй одоо энэ дээр би өөрийнхөө гарыг одоо тий хүч хөдөлмөрийг зарцуулах хэвээр болоо. Тэгэхгүй бол би өөрөө дараа нь юу ч хийгээгүй гэж хүнлүү бас бурууж ихэд тах нь одоо хаашаач ингэж бодсон байхгүй. Тэгэл Brit Mongolia-д ороод тэгээ яг хоо Brit Mongolia-д эхлээд нөгөө сайн дурын ажилтнаар орсон байж байгаад тэгээд хамгийн нөгөө Brit Mongolia-гийн мундаг юм нь болохоор түрүү инхүүний ярьсан тэр одоо map байхгүй агарын бохирдлын map. Тэгээд тэр яг нөгөө хин одоо хүмүүс өөрийнхөө байгаа газрыг шууд ингээд map дээр олж хараад за би Архангай аймгийн
аймгийн төвдөр байна тий. Миний агаарын бохирдол гадаах агаарын бохирдол хэд байна гэх тэнгууд шууд нөгөө уцаараа ч юм уу компьютераараа харчиж болдог байхгүй. Тэгэхэд бол яг улсаас ингээ энэ тэнд монитор ингээ станцууд тавьсан байдаг. Гэхдээ тэр нь ингээл заримдаа ажиллаа. Тэгэл нөгөө онлайнаар тавьсан юм ингээл тий бас ингээл янз бүрийн өөр юм харуулна. Тэнгүүт тэр Brit Mongolia-гийн map нь бол яг нөгөө low cost sensor буюу тий тийм нөгөө одоо ер нь бол хэрэглэгч нарын өөрсдөө нөгөө оруулж ирсэн тэр Air Visual гэдэг нэг Швейцарын нэг юу байгаа штэ. Мэдрэгч тэр мэдрэгчийг л ер нь ингээд автоматар татаад аваад харуулцдаг байхгүй. Тэгээ нөгөөх нь болохоор нөгөө юу тий purple layer тий. Гэтэ яг хөө тэд нар ч гэсэн өөр өөртөөхөө гээд даваа талтай бас сул талтай гэх юм уу бас ингээд баг хүртэгт low cost гэж байгаа болохоор ингээд Монголын хүүтэн улиралд бол яг хэр баттай ажиллах уу тий. Тэгээд хэдэн жил бас ингээд яг ажиллаж чадах уу гэдг нь ингээд юунаасаа болоод сенсороосоо болоод өөр байна. Тэгэнгүүтээ бас ингээд яг одоо манай map дээр харагдж байгаа сенсорууд болохоор ихэнх нь айгүй олон манай хамтрагч байгууллагуудын яг сөргөлтсөн сенсорууд байдаг. Тэнгүүд бид нэр заримдаа ингээ ажиллахгүй болчих юм бол яг хамтрагч байгууллагатай хамт яагаад залхаад ингээд юм биш үү тийм биш үү гэх нийтлэн бас ажиллагаа гаргадаг гэсэн. Тэгэхээр тийм. Гэхдээ энэ бас нэг гоё юм нөгөө purple бид нэр өөрсдөө мдэггүй байхад ингээ авчраа суулгуулсан юм ингээ татаад харуулж байгаа. Тийм. Тэгэхээр айгүй зүгээр байлаа. Монгол руу purple-аар ороод ирсэн л бол автомат Mongolia-гийн map дээр харагдаж байгаа. Тийм. Одоо болохоор яг бас ингэж байгаа янз бүрийн өөр сенсоруудыг бид нар энэ жил ингээ бас туршиж үзэх гэж байгаа. Яг л янз бүрийн шинэ сенсорууд гарч ирээд байгаа. Тэнгүүд зарим сенсор компаниуд нөгөө датагийн үнэтэй бас болгоод байгаа. Одоо Монгол улсын нөгөө нэг яг сенсоруудын станцуудын мэдээллийг авъя гэвэл бас ингээ үнэтэй болж таардаг байхгүй юу? Яг нээлттэй дата нь бийдэггүй. Яг түүхэн дата яг ингээд шууд байгаа байдлаараа яг ингээд индекслэлцэн хийж гарч ирдэг харагддаг. Тэгэхээр одоо бас зарим сенсор компаниуд датагаа үнэтэй болгоод байгаа. Тэгэхээр бид нар бас хэдийг туршиж үзээд Монголын хэмжээнд яг энэ орчинд аль нь илүү нийцгээр байна гэх дахиад нэг судалгааны фейз рүүгээ орж байгаа гэх юм уу. Тэгэхээр сая бид нар одоо нэг сенсорууд гээл те одоо газрын зураг дээр өөрийнхөө байгаа гадаад орчны бохирдлыг харах гэх зэрэг ярьлаа. Тэгвэл гадаад одоо орчны тэр агаарын бохирдлыг бид нар мэддэг байх нь тэрийг хэмжих нь яагаад тэм чухал вэ? Амар чухал. Яагаад амар чухал вэ гэхээр нэгт бол бүхэн ямар агаараар амьсгалаад агаараа мэдэх эрхтэй. Тэр бол зүгээр л ингээд хүний амьсгалах эрхийн нэг хэсэг байгаа байхгүй юу? Манай ингээд угаасаа бохирдолтой газар бол тэр айгүй илүү чухал яг хэр муу байгаа, ямар бүлгийн хүмүүст илүү их нөлөөлөх гээд байгаа. Хоёрт агаарын чанар ямар байгаа, хэд байгаа, ямар хэмжээд байгааг мэдэхгүй бол бүх нөгөө гаргаж байгаа тэр бодлого, гаргаж байгаа хийж байгаа төслүүд, үйл ажиллагаануудыг тэгж хэмжих ямар нэгэн механизм байхгүй болчихж байгаа. Тэнгүүд бас нөгөө нэг хараат бус байдлаар за тэдэн хуваар буурсан гэдэг нь яг үнэмшилтэй байна уу, тийм байна уу гэдэг бас анализ хийх боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр тэр датан дээр чинь бүх тэр яг ингээд жинхэнэ үр дүн харагдах гэдэг байхгүй юу? Яг буурч гин үү, яг ингэж гин үү, яг тэгж гин үү. Тэгвэл дата байхгүй бол тэд буурсан гэж хэлэхэд бол тэндийг ингээд ардаас нь хөөгөж шалгах боломж байхгүй л гэсэн. Одоо жишээ нь би Brit Mongolia-гийн вебсайтаар нь ороод өөрхөн байршлыг ингээд оруулаад за ингээд тухайн агаарын чанарын мэдээлэл гараад ирэх нэртэй. Тэрэн дээр үндсэн ямар одоо өгөгдлүүдийг харж болох уу тэндээс? Одоо агаарын чанарыг хэмжигчд гэх юм бол тий бохирдуулагч бодсод ярьдаг тий. Ер нь сенсороосаа шалтгаална. Янз бүр байдаг. Агаар цэгмэн дээр ч гэсэн орвол сенсороос шалтгаалаад өөрөөр байдаг. Ихтэй бол яг PM2.5 буюу яг нөгөө нэг гол бохирдуулагч бодис. Тэгээ PM10 буюу бас юу тоосон зар мартсан шүү дээ. Тоосон зар тэгээд заримдаа болохоор озон зарим сенсорууд харуулж болдог. Зарим сенсорууд болохоор озон болохоор NO2 гэж харагдаад байгаа. Озон болохоор O3.
Тийм. Тэгээд NO2 нь болохоор азотын давхар эсэлт гээд илүү нөгөө тээврийн хэрэгслээс гарч ирдэг бохирдол өлөгч. Тийм тэр бохир Хүүхэр болохоор SO2 гэдэг тийм. SO2 яг хуу бас ингээд баг өртөгтэй сансраар хэмжихэд айгүй хэцүү. Зөв хэмжихэд айгүй хэцүү. Газ болохоор тийм. Тийм тэр элементүүдээс гадна нөгөө тэр мапн дээр энэ нөгөө категорийг харуулцдаг байхгүй юу? Одоо энэ яг ингээд таны эрүүл мэнд аюултай түвшинд байна. Та ийм одоо үйлдэл хийнүү те агаар чигшүүлэгч асаануу, цэвэрлүүлэгч асаануу, маска зүүнүү гэдэргээ цонхоо хаануу цонхоо хаануу мануу гэж бийж байгаа. Тэгээд өнөөдөр бол эрүүл одоо яг одоогоор гадаа гоё байна тий агаарын бохирдол гайгүй байна. Гадаа гарч одоо сэлгэлнөө энэ төр гэх тий гэж мэгээд байж байгаа тий. Шууд зөвлөмжүүд нь гараад ирсэн юм шүү дээ. Сая яг хоо нөгөө нэг азаа гэл нөгөө бид мөглөөд аах ингэж санагдсан гэл ярьж шүү дээ. Тэр манай үзэлчүүд санаж байгаа нөгөө Нью-Йоркт дээлтэй тэгээд яг нэг юм юуны одоо масктай агарын бохирдлын нөгөө нэг юм бүр дайны үеийн том масктай тийм зураг нэгэсэд тэр чи одоо 16 17 онд доо тий 18 17 тийм яг тэр үед яг тэгж нөгөө нэг viral болсон тэр зургийг тийм. Тэг би бас өөрөө болохоор яг 10 ч одоо 16 бас 17 онд л юм байна л та нөгөө нэг одоо ийм болгоо энэ үсэг даалгацныг болох онон бишүүдийн нэг болох ононтой хамт би нөгөө бяцхан агаар гээд аян бас хийжсэн байхгүй тий яг тэр үед нөгөө нэг яг нөгөө би яг сошиал медиа контентуудыг хийдэхтэй тэгээ ингээд яангууд агарын бохирдолтой холбоотой Монгол хэл дээрх мэдээлэл айгүй дутмаг яг PM 2.5 гэж юу юм тэгээ PM 10 гэж юу гэсэн үг юм тэр нь одоо яад ийдин гэсэн яг ойлголт ерөөсөй байхгүй байсан болохоор би яг нөгөө орчуулж гаргаж исэн байхгүй тэгээ яг тэр өвлжингөө яг нөгөө нэг агарын бохирдол бүр яг донтоод гэх юм уу нилээг обсесд болоод тэгээ нилээ ингээд судалж ингэж хийж явж байгаад тэгээ яг 17 18 онд нэг гинт амар шуугснаа нөгөө юугийн нүрсээ 19 онд тэгээ нүрсээ яалаа гэл нөгөө хориглоо барилаа гэж шахмал түнштэй боллоо гэл тэгснэ агарын бохирдлыг шийдэж өглөө гэл нөгөө сонгуулаар тоглолт хийгээл явцсан шүү дээ. Тэгээ яг тухайн үед болохоор нэг юу нь болохоор ингээд үзүүлэлтүүдийг харахаар буурсан юм уу гэхээр буурсан үзүүлэлтүүд надад бол харагдахгүй байсан бүртлээ яг яагаад би тэгэж агарын бохирдол байхгүй боллоо гэж яриадсан би юусэн ойлгоогүй байхгүй. Тэр чинь тэгээ бас нэг хөхрийн эсэл нь айгүй өндөр наадах дээр чинь төрөний асуулт холбогдох байхгүй. Хүн яагаад тэр агарын чанарыг мэдэх хэвээр. Одоо ингээд бид нар ингээд мэдгүй байгаа болохоор бид нар ингээд тархийг угаах айгүй амархан байгаа байхгүй тий. Шахмал үйлдвэрлэлээ агарын бохирдлын асуудлыг шийдлээ. No тийм байхгүй тий. Хүн тэр ямар агаараар амьсгалаад ямар элементээр байгаад байгаа шахмал төлс тий шатаахаар ямар элементүүд гараад байгаа нь тий. За өмнө нь шахмал төлснээс өмнө ямар байсан дараа нь ямар байсан гэд тэрийг одоо нөгөө нэг улсаас бид нарт ингээд ийм боллоо тийм боллоо гэж үзүүлээд байгаа шүү дээ тий. Гэхдээ тийм юм чи уул нь ингээд амар тийм open ардчилсан маягаар явахгүй мэдээллийн ардчлал гэж байх хэрэгтэй байхгүй ягаад гэвэл одоо бүх эрдэмтэн бүх судлаачтай бүх одоо хувь хүн өөрөө хүсэх юм бол одоо citizen science гэд иргэний одоо өөрийн санаачлагтай шинжлэх ухааны салбар гэд бүр ингээд одоо бүр дэлхийд ингээд юу хүчээ аваа явчлаа штэ тэр чин болохоор ингээд заавал ч хүчийтэй ямар нэг дататай харьцах заавал өөрөө эрдэмтэн доктор профессор тэ PhD байх албагүй чи өөрийнхөө датаг өөрөө хянаад явах боломжтой тэрүүгээрээ ингээд нийлүүлж аваад иргэн болгон тэ агарын хан чанарын дата гаргаж ирээд тэ тэр одоо бага мэдрэгч локал сенсор масраараа тэгээд тэрүүгээрээ ингээд нийлүүлж аваад ингээд хотынхоо бүхэл дур зургийг ингээд харж болно гэд ингээд явж байгаа байхгүй тэгэхээр бол нөгөө нэг тэр мэдээллийн ардчлал гэдэг юмн дээр бид нэр айгүй тийм дутагдaltaй байгаад байгаа. Тэгээ тийм болохоор тэр нөгөө түрүүний хүний ярьсан тэр агарын бохирдлын элементүүдээ бид нэр мэдэх тийм шаардлагатай. Яагаад гэвэл бид нэр тэр амьсгалах эрхээс гадна те нөгөө мэдэх эрх нь одоо ингээд байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд мэдгүй байснараа яаж яана одоо тэр шахмал түлшнээс болол тэр нөгөө нэг угаартал нас барал тэг өнгөрсөн жил ч одоо давхарцсан тоогоорч гэнэ 3000 хүн нас орсон энэ гэл мэдээ явж штэ тий. Тэгээд тэгэхээр чин одоо тэр чин амар юм хэрт хийлгэм тий. Тэнгүү тэр яг үнэхээр
одоо шахмал төлснөс болсон юм уу болоогүй юм одоо бас хийж мэдэхгүй. Ингээд нэг юм дандаа юм бүрхэг юм донд яваад байгаа. Тэгээ энэ дээр зүгээр нэгэн л одоо ингээл нөө шахмал түш ингээл засгийн газар яаж ингээ ярьж байгаагийнх уул нь бол нөө засгийн газар чинь гэдэг ч юм уу төр чинь өөрөө хүмүүсүүдээ тийм мэдэх хэрхийг хангах үүрэгтэй шүү дээ те. Өнөөдөр агаарын бохирдол юм байна. Эсвэл одоо ингээ тэдэн хүн угаардлаа ийм асуудлууд байгаад байна. Тэгээ шахмал түшийн жишээ нь ингээ тэ найрлага нь ийм өөрчлөлт ороод шатахаар ийм болоод ингээд мэдээллийг биднэрт өгж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл эсрэгээрээ надад юу ч харагддаг хэр бидрээс нуугаад байдаг. Одоо жишээ нь ингээд нэг өнгөрсөн хаварт энтерч байлуу намарч байлуу ингээд нэг Улаанбаатар дээр амар муухай өмхөө нэрсэн шүү дээ. Өглөө ингээд унтчихсэн чинь ингээд нэг хөхөр өнөртэй л тэгэл тэрэнд нь болц ярил цонхоо хаагаал. Тэгээд тэр өдөр жөнгөө Twitter, Facebook-аар шуугаал юуны өнөрөө хаасан яасан дээр бүртгэл тэгээд тэрний хариунд гарч ирээгүй шүү дээ. Засгийн газраас мэдээлэл өгөө шүү дээ. Тэгэхээр бид нэрийн одоо иргэдийнхэн эрүүл мэндэд шууд хамааралтай мэдээлэлийг бид нэрт өгөхийн оронд өөрсдийгөө хамгаалахын тулд ингээд нуугаад байгаа юм шиг надад санагддаг нь болохоор үнэхээр яг тэр мэдээллийн арчил те нэг мэд хэрхийг амирх зөрчөөд байгаа юм шиг надад бас санагдаад байдаг л та. Нуухаас гадна бас мэдээллийг бас ингээд гуйлж өөрчлөөд байгаа юм шиг бас нэг тийм хардах мэдрэмж байна. Харин тийм. Итгэлцэл байхгүй болсон те. Хөө хүн ингээд нэг шахмал түш бариад заяа. Шатааж байгаа дотроос нь ямар элемент ялгархын одоо нөгөө химжиж болно шүү дээ уулын тий. Зүгээр хар ухаанаар бодох тийм өстэй тий. Тэгээ би химжүүлэхээ явсан. За. Тэгсэн чинь химжээ зөвхөн лаборатори олдоогүй гэж. Тийм амар тэгээ лабораториуд нь хүртэл тийм нөө юунд орсон байгаа таахгүй. Диктатур да. Яа одоо надад би мөнгө л төлөё энийг ингээд химжээд ингээд тэгээ ялгарлаж байгаа элементийг гаргаад өгөөч гэд. Үнэхээр их явсан шүү. Бас нэг тортой нүүрс яваад нэг жоохон явсан. Бас дата авахгүй ч үзчихсэн тий. Нилээн залгаад бид ингээд нээлттэй дата хуулаар юм байна. Ингээд энэ датаг биднэрт өгнө гэд тэгсэн чинь бас төлөх хэрэгтэй гэд. Тэр дата надад хаана аль байгууллага хариуцж байгаа. Юу цагуур ерөнхийдөө яг нөгөө датагийн одоо сенсоруудад хариуцаад явдаг, датагаа менеж хийж явдаг. Гэхдээ тэр нь хинд олгох молох гэдэг бол арай цагуур дарахууд байгаа. Дээгүүр байгаа. Тийм болохоор би өнөө утсан дээр нэг одоо юм агаарын чанар гэж шалгадаг нэг ап суулгацсан мэт байхгүй air visual гэдэг төрөний хэлсэн. Тэрийн гаднах шүү дээ те. Чин агаар цэг юм байна гэж бас байгаа юм л та те. Гэтэ нэг төрөний хэлсэн чинь итгэлцээ байхгүй болохоор би гадны юм хэрэгэлдэг байхгүй. Тэрэн дээр бол чинь ингээд Улаанбаатарт ашиглаж байгаа нүуний сенсорууд нь байгаа мэдээж нүг байгаль орчны яамнаас сурлуулсан тэргэл аль хаанахаас сурлуулсан юунууд нь байд юм л шүү дээ сенсорууд нь байгаа. Тэгээ тэрийг одоо чинь өнгөрсөн жил би чинь ингээд бас тэгэл гадаад байж байгаа л те. Тэгээ өнгөрсөн 100 Монголд ойроод тэгэл энэ чинь өвлөж байгаа байхгүй. Тэгэнгүүт бага насны 2 хүүхэдтэй те. Манай хүү болохоор чинь дөнгөж 8 сар төрөөл яг 8 9 сард айгуу гоё байжсэн. Хүүтрэл эхлэнгүүт агаарын чанар болон үнэхээр ингээд санаа зовж эхэлж байгаа байхгүй. Тэгээ нөө утсан дээрээсээ нөө air visual-аас ороод манай тэр хавийн агаарын чанар хэр байна гэж баян бар өдрийн хэдэн удаа хардаг тийм юутай болцоод энэ habitтэй зуршилтай болцсон. Тэгээ тэрнээс ахуулаад ингээл нөө 9 сараас ахуулаад тэрийг дагаал нөө чинь anxiety төгшөөрн ингээл баян нэмэгдэл тэр чинь нөө яг агаар нь сайн байх юм бол агаарын чанар энэ гэсэн сайн байх юм бол ногоон гэж харагддаг те. Тэгэл муу болол эхлэх юм бол шар болол улбар шар болол сүлдээ улаан болоо тэг бүр аимшигтай болохоор чинэл ягам болчихдог шүү дээ. Тийг яг ингээл 7 хоногор дордоолах ингээл харж байгаа байхгүй те. Тэгээ нэг 10 сар гараад хүүтэр гот шар болчонгот би шарыг нөө нэг одоо түрүүний нөө насны бүлгүүдээр те ямар насны хүмүүсүүдэд асуудалтай гэдэг нь шууд харагддаг учраас ингээд бага насны эсвэл хөвгшин те эмзэг тийм бүлгийн хүмүүсүүд бол цонхоогоо хаагаад одоо агааш хүч ажиллуулаарай гэл тэгчингууд би чинь цонхоо онголохоо болчих жоохоо гэрийнхэн те тэрийг би мэдж яхад агаар нь болохгүй миний хүүхдэд болохгүй гэдэг мэдж яхад агаар цонхоо онголох зүрхэлж чадахгүй байхгүй те тэгэнгүүт тэгэл өвөл 12 1 сар 2 сар бол харж байгаа л ногоон үед нь жоохон цонхоо онгоолгож агаарын солилцоо хичээл бусад үед нь байн хаалттай. Тэгээ тэрийг харна гэдэг нэг бодлын мэдээлэлтэй байгаа. Тэрэн дээрээ би үнслээд нэг хийж байгаа үйлдэлүүдээ хийж байгаа. Гэхдээ нөгөө талаас амар төгшөөртэй те. Үнэхээр ийм агаар дотор байгаа даа тэгсэн мэт би яаж чадахгүй байгаа байхгүй. Тэрнээс гараа цухтаад явчих чадахгүй те. Тэгэхээр бас нөгөө нэг би бас нөгөө 16 7 6 онд нөгөө яг амар ийм obsessed болсон гэсэн шүү дээ. Тэгэл тэрнээс хойш ер нь за энэ жоохон тоохгүй байхгүй бол яг бүр нэр амар одоо тэр чинь өөрийн сэтгэлийн эрүүл мэнд яг нөлөөлөд эхэлж байгаа. Тэгэл ерөнхийдөө яадаг вэ гэж тэвэнгууд өдөртөө нэг харчаал нэг нөгөө агаарын бохирлоо агуулна агарыг хэрэглэдэг байсан.
агаар бас жоохон юу ахаа болохоор саяны их хэлсэн шиг IQ area юм хэрэгэлдэг болсон. Air visual хэрэгэлдэг болсон тий. Тэгээд харж байгаа л нэг 9 сарын дундаа хас ахуулаад 10 сараас ахуулаад агаар шүүгчээ би бол битүү дандаа нөгөө хасаалттай байдгаар ингээд хасаачдаг те. Тэгээ ерөөс цоо хоёр нь онголгодгоо. Тэгээ ер нь угаасаа л тохирдолтой юм чинь би тэрийг харлаа гэдээ яах вэ. Тэгээд нэг гэртээ агаар шүүгчээ ажилуулаад л ажиллая л тэгээд бас нэг жоохон толгой тархиад тэгж амраад шүү дээ. Өгөл бол би ер нь агарын бохирдлыг ер нь бол хардаггүй гэх юм уу. Угаасаа л нөө юм чинь хараач одоо өөрийгөө яаж яах вэ гэдэг. Тэр бас нэг тийм бас байдгаа. Ингээд өдөр болгон бас одоо температур шиг өөрчлөгдөж байгаа бол за өнөөдөр би зонтогтой гарна, өнөөдөр би хүртэгөө гарна гэд шийдэж болж байгаа шүү дээ. Тэнгүүд өдөр болгон муугаад тахлаар ч юм бас яаж тэр хүнийг тэр мэдээллээс нөгөө бүр ингээд залахгүй байлгах вэ гэдэг нь бас амар том байгаа даа. Тэгэн дээр яг айгу жижиг өөрчлөлт байгаа ч гэсэн ер нь байгууллагын хувьд аяа гэж бодсон бэ гэхээр эхлэхдээ нөгөө агарын бохирдлын эсрэг гэж ерөнхийдөө өөртөө танилцуулж ярьдаг байсан. Одоо болохоор цэвэр агарын төлөө гэж ер нь ярьдаг болсон. Арай эрэг талаас нь тий арай нөгөө нэг юу хийж болох вэ гэдэг талаас нь ярихгүй болвол яалтчгүй ингээл сэтгэлээрүүл минь готраал бүх юм ингээл тэгэл гадагшаа хараад болохгүй дотор ороод ч болохгүй ингээл тэгээ одоо та хоёрын хувьд одоо сүүлийн одоо бараг 8 жил 8 9 жил болж байна уу? Одоо энэ Breathe Mongolia-гаар ингээ явж байгаа шүү дээ. 5 жил. Тэгэнгүүт одоо өөрсдөө чи хувьд ер нь одоо сэтгэлийн эрүүл мэндийн хувьд яадаг вэ? Тэр чинь жоохон сонирхмоор байна л та. Би бол өөрийнхөө туршлагаасаа болоод нэг 2 жил нэг ялаад за одоо өнөөс цааш би ялж чадахгүй байна гэдээ би бол тэндээс өөрийгөө ингээд ангид ачиж байгаа шүү дээ. Та хоёрын хувьд түрүүний тэр нөгөө шалгаад цонхоо нээдэг энэ төр гэ тэрэн дээр зүгээр нөгөө нэг юм нэмж хэлэхэд ер нь өвлийн цагаар 12-оос 2-ын хооронд угаасаа яг цэвэр болдог шүү дээ тий. Арай нэг нөгөө нэг ногоон лугаа ороод ирчдэг. Тэгэхээр тэр үед бол яг нөгөө байнга бас тийм аим шиг юм шиг байхгүй. Тэгэхээр яг 12-аас 2 цагийн үе бол мэдсэн байхад бол илүүтэхгүй. Яг тэр үед ингээд цонхоо онгоолгоод агаар оруулахгүй бол тийм. Тэгээд тийм байна. Тэгээд яг хөө тэр нөгөө залхахдаг тал дээр нэрээ үнэхээр залхаж гинэ үү тий. Одоо баг өөрөөсөө залхаа тэгээд. Гэтэ би бол яг бас энэ нөгөө инхүүнийг бодвол арайч тийм үлгэрийн баатар болчихоогүй юм. Би ч болсон л да. Хотлоо. Тэгээд үгүй яг нөгөө бас юу яаж яана л да. Тэгээ яг миний нөгөө арга нарийнсан ч гэх юм уу тий. Тэгээд инхүү Аза бидгаар чинь тэр AstraZeneca-гийн төсөл аваад тий. Тэгээд нэг $50,000 төсөл. Тэгээд тэр төслийнхаа дагуу яг нөгөө бүр жинхнээсээ одоо энэ айлыг шууд тий зуухгүй болохыг тий. Тэгээд зуухгүй болохоор энэ гарч байгаа тэр хүүхдийнх нь одоо хөгжил тий тархины хөгжил тэгээд амьсгалын замын өвчлөлүүдийг бууруулъя гэл шууд орж байгаа байхгүй. Тэгээ нэг жил нэг тийм төсөлтөөр орсон. Тэгээд тэр чин бараг 70-аад хүүхэд тий 70-аад хүүхдийн 30 айлын 30 40 тий 30 ахгүй юу нөгөө чипгүй айлаар 28. За ойролцоогоор тэгээд 28 айлын тийм 70-аад хүүхдийг бид нар бол яг шууд хөрч үзсэн. Нэг өвөл бид нар ингээд шууд юм юуг болохоол тий 100 төлөвлөхгүй. Яг хөө тэгтээ нөгөө нэг чип гээд багц байгаа даа. Тэгээд тэрийг суулгасан айлууд болохоор нөгөө Монгол гэрийн халаалга дулаалга халаалт агаар сэлгэлтийн багц гэдэг байгаа байхгүй. Монгол гэрийг одоо ингээд дулаалж ингэж нөгөө нэг гал түлэх боломжийг багасгаад тэгээ дээрээс нөгөө нэг 100-ын цахилгаан алгаагаар орлуулад тэгээд янгуут тэндээ бид нэр ингээд агарын бохирдлынх нь ингээд монитор хийгээд тэгээ монитор хийнгүүт яг зарим айл бол нөгөө ингээд пүн хийсэн дулаандаа дуртай болохоор нөгөө цахилгаан алгаагаар хажуугаар нь бас 100 мухаа ингээд түлээл хоолоо ихээр түлээл тэ ингээд идэг юм хэлээ. Тэгэхээр тэрэн дундаас баг нэг цөөхөн айл хитгэн айл гарын 5% нь тэр 30-аад айл болж гарын 5% багтах айлал яг цэвэр нөгөө чипээрээ цахилгаан алгаараа ажиллуулж байгаа байхгүй. Тэнгүү тэнчэнээс ингээд нөгөө дотор орчны агарын чанарыг хэмжээд ингээд яг нэг өвөл ингээд харьцуулаад харангуут бүр хамаагүй ингээд
тий гайгүй харагдана. Тэрэн дундаас нэг айл бүр өстө тодорхой тод гарч ирж байна. Бүр айгүй гой цэвэрхэн. Тэгсэн чинь яасан гэд ингээ харсан чинь тэр агарын нөгөө юутай байсан байхгүй цэвэршүүлэгчтэй. Фильтртэй байсан байгаа байхгүй. Тэгэхээр фильтртэй байнгут тийм амар нөлөөтэй юм лээ. Тэгээ тиймэрхүү маягаар яг газар дээр нь ингэж хурч үүчил. Одоо бараг л нөгөө сонгуульт нэр дэвших гээд байгаа юм шиг л гэр ороолоор чинь бүтэн үйлжингөл таашаацшаа. Тэгээ нэг тийм хийсэн. Тэгээ дараа нь одоо бол арай нэг тийм нөгөө чип багц гэдэг одоо people in need гэдэг байгууллагын хүрээнд бол яг тэр чипийг хэрэгжүүлдэг нь байгууллагад байгаа байхгүй юу UNICEF-тэй хамтраад. Тэгээ тэр байгууллагын хүрээнд бол бас яг нөгөө бодлогот яаж нөлөөлөх үү те. Тэгээд Breed Mongolia ч гэсэн бас тэрэн дээр айгүй их орж иж байгаа шүү те. Үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд бодлогын цэвэр агаарын планыг одоо аймгийн засагта аймгийн одоо бодлого төлөвлөлт одоо төсөвт яаж судлах уу те. Тиймэрхүү байдлаар одоо advocacy хийгээд явж байгаа. Тэгээд ерөөхдөө бас нөгөө нэг шийдвэр гаргагч нар, улсын хурлын гишүүд, сайд дарга нар те тэд нартай бас уулзаал ингээл явж л байгаа л та. Өнгөрсөн өвлчин жишээ нь одоо юун дээр deep parliament дээр petition гаргалаа шүү дээ. Petition гаргаад за яг хуу ер нь бол focus нь юм байсан юм аа нөгөө хүүхдийн одоо хөгжилт те. Одоо бид нар чинь ингээл манай хүүхэд ханаа төрөөд ингээ их насхас твтэй гэл агарын бохирдлохэр нэг тийм л үр дүн яриад байгаа шүү дээ те. Тэгжил муудуулаад. Энд чи яг үндэ үгүй юм аа те. Имлэгт хөвтөхгүй одоо амар имлэгт хөвтөх төвшөнд биш ингээд зүгээр ингээд нусаа тий ингээд жоох ингээд нийгээл яваад байгаа тийм хүүхдэд ч гэсэн тэр гэрте гаал түлхэхээр одоо бүх төрлийн тэр жишээ нь нүүрсэнд гэхэд ч одоо 20-од одоо хүнд металл агуулж байгаа байхгүй юу. Тэгээ гэр хорооллын айлын одоо хог хаягдлын 70-80% нь ерөөсөө үнс байна. Үнс байна. Тэгэл тэр гал түлж байгаа л бол ерөөсөө тэр хар туглаг хүнцэл те тэгээд нөгөө нэг угаартуулаад байгаа угаарын хий гэх мэт одоо бүх хийнүүд чинь гарч байна. Тэнгүү тэр хийнүүд чи яадаг вэ гэхээр энэ нөгөө цусанд ороод цусаараа ингээд тархинд ороод тэгээ хүүхдийн одоо хөгжилд тархинд бүр нөлөөлдөг байх. Тэгээд тэр нөлөөлөхөөр одоо тэр хүүхдийн цаашдын одоо сэтгэл гутрал те янз бүрийн сэтгцийн өвчнүүдээс гадна тэр хүүхдийн нөгөө нэг толгой ажиллах тэр нөгөө юугийн чадварын потенциалыг муутгаад байгаа байхгүй. Тэр нь бол янз бүрийн судалгаануудаар бүр батлагдсан. Дэлхийд дахинд. Тэгээд тэр потенциал муутахаараа яадаг вэ гэхээр нөгөө хүүхдийн том болоод одоо ирээдүйд орлого тий цаашдаа гэр бүлээ авч явах одоо эрүүл одоо гэр бүлтэй болох энэ бүх одоо орлогоороо дамжууд тэр улс их орондоо оруулж байгаа хувь нэмэр энэ гэд бүх юмнууд тэр хүүхдийн ингээд нөгөө юунд нөлөөлөө авчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрэн дээр фокуслаад яг нөгөө энэ одоо тий хэрвээ та өнөөдөр тий гэртээ ингээд гал түлхийг сонгохгүй тий ямар нэг байдлаар одоо хүүхдээ бодох юм бол дараа нь танай хүүхдэд орж ирэх одоо хөрөнгө оруулалт нь юм байна гэдгийг л ерөөсөй ойлгуулах тийм зорилготой төслөөсөн байхгүй. Тэгээ тэр аюу амжилттай болсон. Би зөвөр бодохдоо эхлээд тэр 70 хүүхэд дээр за ганцхан өвлийн дотор одоо ямар ч юу гарав гэжтэй тий. Тэгээ тэр чинь агаарын бохирдлоос гадна хүүхдийн хөгжил гэдэг чинь өөрөө дахиад зөндөө биологийн болон генетикийн одоо гэр бүлийн одоо functioning family functioning гэж ярьдаг байхгүй юу? Гэр бүлийн хоорондын одоо харилцаа тий бүх юмнаас шалтгаална. За тэгээд тийм болохоор нэг тийм өөрөө бол угаасаа нөө судалгаа хийдэг болохоор нэг тийм датаны хувьд бол нэг итгээгүй юм. Тэгээд тэгтээ бол яг нөө мэдчихсэн болохоор яг тэр болгон дээр нь нөлөөлж байгаа фактор болгон дээр нь тэр айлуудаа одоо workshop сургалт хийсэн байхгүй юу? Сар болгон. Тэгээд сар болгоны турш ингээд 6 сарын турш нөгөө айлуудаа ингээд дуудаал тий тэгэл хүүхд мөртөө дуудаал ингээд тэгээд нөгөө хүүхдтэйгээ харьцахтаа яах вэ? Ямар хоол авч өгөх үү? За хөгжлийг яаж дэмжих үү те. За тэгэл тэр болгон дээр нөгөө дандаа агаараар нэмж ярина те. Танаа гэрийн агаар энэ сард ийм байсан байна гэл ингээл харууллаа те. Тэгээ дээрээс нь та хүүхдтэйгээ ингэж дэмжиж болох нь байна энэ төр гэд. Ингээд 6 сарын турш нүдэд тэгээд төсөл дуусаад ингээд сүүлийн датагаа хавсан чинь хамгийн эхлээд айгүй нөгөө шоконд орсон. Тэр 70 хүүхдээ чинь баг ингээд 20% нь юм хөгжлийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн юм эрсдэлтэй гарч байгаа байхгүй. Яг юм нэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тестээр оноонуудыг гаргаад тэгээд
амар шоконд орсон. Ягаад гэвэл дэлхийд дахинд одоо тий хаач одоо ямар ч community-д бол тэр бол нэг 10%-аас нэг хитэрдэггүй байхгүй юу? Ер нь бол стандарт тоон тиймэрхүү байдаг. Тэгэхэд тэр бол ингээд 20% илүү гарцсан. Тэгээд бөө энэ гэр оролт амьдарч байгаа хүмүүстээ амар хэцүү байдалтай байд юм байна гэл ингээл бүр ингээд зүрх хөвж байгаа байхгүй. Тэгээ яг төсөл дуусаад яасан чинь тэр 20% байсан хүмүүсийн тал нь бол бас яг сайжрал гарсан байхгүй. Тэгэхээр бол яг үнэхээр бас нөгөө тэр агарын бохирдол болон хүүхдийн хөгжилтэй нөлөөлж байгаа зүйлүүд дээр одоо анхаарснараа бас ингээд өөрчлөлтүүд гаргаж чаддсан байна. Тэгээд тэр өөрчлөлтүүд нь хамгийн гол нь ингээд цаашаа ингээ хадгалагдаад явна гэх нь надад бол амар гоё юмсан л та. Тэгэхээр гэр бүлийн өөрсдийнх нь зуршил болно. Тэгээд тэр хүүхдийн нөгөө эрүүл мэнд сайжирсан хэрээрээ тэр хүүхдийн ирээдүйн бас тэгж өөрчлөгдөж байгаа гэдэг чинь аюул хөлбөтөн хүн тэр үнийг цаатлах гэр бүлүүдийн амьдралд нь тийм. Тэрэн дээр бас одоо ингээд ерөнхийдөө ийм эрчим хүчний шилжилттэй холбоотой юмнууд айгу хүртээмжтэй байх хэрэгтэй гэдэг нь айгу чухал гэдгийг бас харуулж байгаа юм болов уу гэж бодож байна. Одоо агаар цэвэршүүлэгч гэсэн тий агаар цэвэршүүлэгчийг яаж илүү хүртээмжтэй илүү олон хүмүүс аваад залгаад гэртээ байшин дотроо ингээд залдгаж боломжтой болох уу? Дулаалгыг яаж илүү хүртээмжтэй болох уу? За бүр болохгүй за бүр шилжаа гэвэл одоо янз бүрийн өөр байдлаар цахим халаагуур эсвэл бүр зэрэг төрчим хүчтэй холбоотой ч гэсэн янз бүрийн төслүүд явж байна. Тэгэхээр энэ бүх төсөл интервеншнуудыг яаж илүү олон хүмүүст хүргэх үү? Яаж илүү одоо санхүүгийн талаас нь ч боломжийн болох уу? Яаж бас нөгөө нэг эрчим хүчний шилжилт гэдэг чинь бас амьдралдаа айгуу том өөрчлөлт оруулж ийн гэсэн үг. Тэгэхээр тэрэнд нь ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэдэг талаасаа бас ингээд айгуу олон талаасаа юм бодох хэрэгтэй байна гэсэн нэг тийм төсөл байсан. Сая одоо ингээл нэг хүүхдэдтэй тэр агаар нь бохирдол гадаад болон дотоод орчинд байхад тэ яаж нөлөөлж байгааг гэл яриад эхлэнгот миний ингээл хамаг шар ус басвалтай. Үнэхээр яг хүүхдийн эрүүл мэнд гэл яриад эхлэнгот аюу хүн байдаг штэ тэ. Тэгээ сая нүний одоо агаар зөвшөөрлөгч гэл хүртээмжтэй байх хэвээр тэрэн дээр дөрөв намка ингээд ярьжсэн нүний бяцхан агаар намка оноо хоёрын хийсэн тэ. Бяцхан агаар төслийн зорилго нь бол бас нэг тэр байсан штэ. Тэрний талаар чи товчхон тэр яг юу яасан бяцхан агарын хүрээнд болохоор одоо яг юуны улсын эмнэлгүүдэд яг хүүхд нярайн тасагт нь 100 агаар шүүгч одоо хандивлах тийм аян байсан байхгүй юу. Тэрний санаачлах бол угсаа манай онон гаргасан. Шүүн унтж чадахгүй ингээд толгойн өвдөд тэгээ ингээд агарын бохирдлоос болоод би ингээд толгойн өвдөд унтж чадахгүй байхад хүүхдүүд одоо яаж байгаа л гэсэн тэр одоо эмзэгчлэлээр цадах чинь юугаа санаачлахаа гаргаад тэгээд найз инхчин болон инхчин ч нь бол юуны Герабийн co-founder те инхчин болон намайг яагаад тэгээ ерөөд ойр тавихын бүх найзуудыгаа яагаад ер нь найзуудын донд үүссэн тийм аян гэж хэлж болно. Тэгээ Сүхбаатар дөрөв жингэлтэй дөрөв сонгон найрхан тэгээл одоо ихний алхас гээд яг нөгөө нэг бага насны хүүхдүүдтэй тийм тасгуудад ерөөд 100 ширхэг агаар шүүгч хандивлаад тэгээд давхар одоо юу одоо эмч зөвлөгчдөрт нь бол workshop ороод тиймэрхүү аян болвол яг тэр чи одоо 17 оны өвөл яг өвлийн яг эд тэр чи яг цагаан сарын үеэр гэхээр ер нь шинэ жилээс ахуулаад 12 сарын сүүлээс ахуулаад 2 сар хүртэл үргэлжилсэн. 2 сар хагасын хүрээнд хийсэн аян байгаа тий. Тэгээ одоо тэгээд тэр шүүгч агаар шүүгчтэр нь байд юм уу? Байдаггүй юм уу? Яг хоо дараа жил нь ингээл эргэж тойроод ингэж явж исэн. Тэгээ сүүлргүү тэгээ ерөөдөө бол хайсан л та. Заавал тэр чинь бол бид нар бол хүмүүст нь хэрэглэх юмыг өгсөн. Энийг цааш нь үргэлжлүүлэх нь бол бидний өөрсдийн гэсэн ажил биш юм байна. Тэгнэд өөртөө одоо нөгөө эмчилгээгч workshop орсон болохоор тэгээд тортод авч явбал сайн байна. Авч явахгүй бол тэгэл одоо яг ихтэй гэсэн байдлаар ерөнхийдөө тэгэж аян хийсэн. Тэгэхээр танаас яг асуумаар байгаа зүйл нь болохоор яг агарын бохирдлын те хор хөнөөл хүүхэд яг ураг болоод те ихэн хөвлөд бүрэлдэх цагаас ахуулаад бага балчир насанда ямар хор уршигтай байна вэ гэдэг танаас бас гүнзгийрүүлж асуумаар байна. За ураг ихийн хөвлөд бүрэлдсэн цагаас л ер нь
агаарын бохирдол нөлөөлж эхэлнэ шүү дээ. Тэгээ хүн ер нь одоо 1 минутанд нэг 7 литр агаар ингэж хамраар оруулдаг гэж байгаа байхгүй. Тэгээ тэр 7 литр агаарт нь бүх төрлийн одоо нөгөө хэрвээ гал түлж аваад тэгээ хүнд металлууд ч юм байж гэн. Тэгээ дээрэс нь за гал түлээгүй зүгээр гадаа явчихсан ч гэсэн PM нарийн ширхэг тоосонцрууд те тэр үнс ингээ хийсэн үнс тэгээд одоо юунууд тортог те одоо энэ нөгөө байшин барилга чинь ингээд нөгөө харалж харагдаад байгаа чи ерөөсө тортог штэ. Тэгээд тэр тортгийн дунд чинь юу агууллагддаг вэ гэдээ би сая харж илээ л да. Тэнгүүд тэр тортог чинь өөрөө хүхрийн давхар хэсэл те азотын хэсэл нарийн ширхэг тоосон зуруу за тэгээд дэгдэмхийн органик бодис хүнсэл гэд тиймэрхүү юм дагуулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө гал төлдөгч гэсэн төлөөгөөч гэсэн одоо бидний биед орчил байгаа гэсэн үг жирэмсэн эмэгтэй биед. Тэгээд жирэмсэн эмэгтэй биед ороод ирэхлээр хамгийн их нөө агаарын бохирдол бүр 47% илүү болгох нь жирэмсэн эмэгтэй одоо даралт ихсэлт гэж байгаа байхгүй. Тэгээд даралт ихсэлт байна гэдэг чинь юу гаргаж байна гэхэлэр одоо жирэмсний нөгөө манас таталтыг үүсгэнэ гэсэн үг. Тэгээд жирэмсний манал таталт бол илэг зүрх бөөр те тэгээ сүулдэ бүр юм нөгөө тархины одоо гэмтэлт хүртэл учруулдаг ийм аюултай одоо нөгөө өвчин байгаа. За тэнгуут одоо урагт болохоор энэ нь болохоор нөгөө ураг амьгүй болох тий ураг одоо дутуу төрөх 2500 граммаас доошо жижигэн төрөх одоо тэгээд бага жинтэй төрөх дутуу төрөх иймэрхүү нөхцөл байдлууд ургийн өсөлт зогсох гэдэг тий за ингээд нөгөө ургийн чинь ингээд төрж гарах нөхцлүүдийн ерөнхийдөө ингээд хаагаал эхэлж байгаа гэсэн үг шүү дээ тий. За тэгээд тэр болгоны ингээд даваад нөгөө ураг маань арай гэж гарч ирлээ гэхэд чинь одоо бага жинтэй ч юм уу те дутуу ч юм уу. За тэгээ бага жинтэй төрсэн урагч өөрөө тарих болон бусад одоо эд эрхтэн нь сайн хөгжиж амжаагүй л гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр нь бол цаашдаа бага жинтэй ураг дутуу төрсэн ураг бол цаашаа бол насан туршийн одоо янз бүрийн өвчнүүдээр өвдөх магадлал нь ихсээд явцдаг. За тэгээд гарч ирсэн нөгөө хүүхдтэр бол нэг одоо эзлэхүүнд агуулгадж байгаа тэр хортой элементүүд нь одоо том үнээс илүү одоо хэд дахин илүү өсч одоо нөлөөлж байгаа шүү дээ тий. За тэгээ ингээд нөлөөлөхөөрөө нөгөө түрүүний ярьсан одоо амьсгалын замын өвчнүүд тий. За тэр бол бүр хамгийн наазах нь ахгүй зүгээр нөгөө тий эмнэлэг түргэгтэй ийм авч уугаад гээд тэгэхгүй одоо амьсгалын замын өвчнөөсөө гадна тэр чинь тэр агаарын бохирдолд агуулгаж байгаа бүх элементүүд чинь хүний ингээд эд дэс болгонд одоо хурцл үйлчлэнэ гэсэн үг. Тэр хүн юу н ямар эд дэс эрхтэнтэй тий. Тэр болгоно бүгдээрээ л модно гэсэн үг байхгүй тий. Бүр ясны тогтолцоонд хүртэл үзүү одоо муу нөл үзүүлдэг. Тэгэхээр миний одоо хамгийн эмзэглэж авч үздэг нь болохоор тэр одоо хүүхдийн нөгөө ирээдүг л ингээ хулгайлцчихлаа юм л та тий. За яг өвчин тусаад ингээд юу тий имжлүүлж мэмжлүүлээд айлсвал зарим нь одоо бүр ингээ 5 нас ч хүрэхгүй хугацаанд ингээ интж штэ тий. Ингээд интгүй тэрийг ингээ тий одоо дасан зогтоод нөгөө жинхэнэ нөгөө харахлаг амьдралаар л одоо амьдраад байгаа юм уу одоо яадан тий. Ингээ том болоод ингээ ирэхээр тэр хүүхдүүдийн нөгөө түрүү ярьсан тэр одоо сэтгэл зүйн эрүүл мэнд тий. Тэгээд тархины одоо потенциал тий IQ-гийн чадвар энэ болгон чинь бүгдээрээ тэр агаарын бохирдлоос болоод одоо буурч байгаа. Тэгээ Монгол одоо хүүхдүүд чинь ямар потенциалтай лээ. Бид нар ч одоо сүүлийн үед нөгөө дижитал Монгол гэдэг тий одоо яг бүр өвгтлэн цаанаасаа нөгөө тий айгу тийм одоо энэ дараагийн нөгөө нэг одоо хөгжлийн үе шат нь биднэрт хүрэхэд ерөөсөө энэ хиймэл оюун ухаан кодчлал тий энэ болгоныг одоо ер нь бол авч явж байгаад бид нэр тий дараагийн одоо хөгжлийн үе шатанда хөгжсөн орн руу одоо үсрэх бидний ганцхан боломж тэр л байгаа байхгүй. Тэгэхээр тэрний одоо потенциал нь бол үнэхээр Монгол хүүхдүүд байгаа даа байхгүй тий энэ одоо улс орнуудаас яаж алтан мөнгө медалийн түүж ин тий гэтэл тэр потенциалыг одоо энэ агаарын бохирдол хулгайлжлаа л да. Тэгэл одоо ирээдүйд тэр одоо авч болох байсан медаль авч болох сурч болох байсан зүйл те олж болох байсан хөрөнгө бүгдээрээ алдагдал ингээл явчихж байгаа гэсэн үг. Тэгээд тийм болохоор л ер нь бол агаарын бохирдол одоо нөгөө Монголд хүртэл нөгөө угаар гэж судалгаа байдаг шүү дээ. Одоо
жирэмсэн үедээ агаар цэвэршүүлэгч ашиглаагүй ялгаа нь одоо 4 жилийн хүүхдэн тэ 2-4 настай болоход яаж өөрчлөгдөж ийн гэдэг ингээ харахад бол бас жирэмсэн үедээ агаар цэвэршүүлэгч ашигласан ээжээс гарсан хүүхдийн тэ хөгжлийн үзүүлэлтүүд нь болвол илүү байна гэсэн тийм одоо судалгааны үр дүнгууд хүртэл ингээд гарсан байгаа даа. Тэгэхээр нөгөө нэг ер нь бол хүүхдийн одоо бүхэл одоо хөгжлийн үе шат те эрт хилдэ орох эрт одоо юунд алхаж суурах энэ төрэй гэдэг толгуур эртний хөгжил байна те одоо баг том булчингийн хөдөлгөөн байна, хэл яриа байна, илэрхийлэх хэл яриа, ойлгох хэл яриа, танин мэдхүүн чадварууд гэдэг ингээ бүгдээрээ л хаарын бохирдлоос болол өөрчлөгдөж ирж байна л да. Тэгээ эднэрийг одоо бид нэр одоо төлнө. Тэ хэдэн жилийн одоо ер нь төлөөд эхэлсэн байгаа. Тийм ийм л одоо уршигтай байгаад байгаа болохоор хамгийн нэгдүгээрт бол бид нэр өөрсдөө ядаж эхлэх дотоод орчны агаартай бид нэр нөлөөж чадна. За гадаад орчны агаарыг одоо дарга нар одоо шийдэх бах тий. Дотоод орчны агаарт бид нэр агаар цэвэршүүлэгч ашиглаж чадна. Бид нэр 12-оос 2-ын хооронд цонхоо онгойлгож чадна. Тий. Тэгээд гэрээ дулаалж чадна. Арай илүү баг галт төлж чадна тий. 100-аа бид нэр сольж чадна. Тий. Иймэрхүү одоо өөрөөсөө шалтгааллах юмнуудыг хийгээч. Гадаа гарахаараа хүүхдтэй маск зүүлгэж чадна тий. Ийм өөрөөсөө шалтгааллах зүйлийг хийх юм бол тэр хэмжээгээр тэр хүүхдийн одоо эрүүл мэнд болон өсөлт хөгжил ирээдүй бол тэр хэмжээгээр өөрчлөгдөж явчихна. Түрүүн юуны подкастын эхэнд та аутизм ярьсан шүү дээ. Ер нь агаарын бохирдол аутизмтай холбоотой байт юм уу? Холбоотой. Энэ бүр аутизмтай ингээд холбоотой гэж гарсан байна л да. Бүр 32%. 32% одоо Оцсоор тий аутизмын хүрээний эмгэгт одоо энэ дэлхийн бүр 47 хооронд хийсэн судалгааны одоо тойм судалгааг би авчирчаад байна л да. Тэнгүүд энэ дээр бол ингэж гарсан байгаа байхгүй. Тэгэхээр аутизмын хүрээний эмгэг гэдэг нөгөө одоо бүхэл эмгүүд орно штэ нөгөө хит хөдөлгөөнтгөөс ахуулаад тий тэгэл бүр нөгөө хүнд хэлбэрийн аутизм тий бүгд орно гэсэн үг. Тэгээ сая хэлж байхад бол ялч одоо миний эргэн тойронд байдаг одоо жимсэн байсан уу дээр л одоо турхаа юу хамаагүй л одоо биеийн юу жин хамаагүй даралтанд айгүй өндөр болдог төр төхөөлөл гутан даралтанд өндөр болол тэгэл хөвтлийн байдалтай болчдөг тийм айгүй олон тохиолдол манай найзрын дунд байсан. Тэгэл бас эргэн тойрны хувьд гэл тийм гоо аутизмтай хүүхдүүд бас айгүй төрж байгаа гэл тийм гоо ялцчгүй тэгэл бүгдээрээ л агаарын бохирдолтой холбоотой болж таарад байна л. Өөр нийгмийн сая ч гэсэн хэлж шүү дээ хилтэй хэл яриа хөгжил гэдэг эргэн тойрны ядалт нэг хүүхэд нь айгүй хожуу хэлд орж ийн хэлд орохгүй байх гэж хэлж байгаа хүмүүсүүд айгүй их байгаа байхгүй чинь би гадаад ч гэсэн найзуудтай гадаад ч гэсэн хүүхдүүдтэй хүмүүсээр тэднэр дээр сонсогддоггүй их тоогоор Монголд жишээ нь төрж өсөж байгаа хүүхдүүд хэлд орохгүй байх гэдэг жаах. Тэгэл надад бол тэрийг сонсоод үнэхээр тэр удам гэхээс илүү агаарын бохирдол амьдарч байгаа орчных нь л асуудал гэж надад бодоод байдаг. Тэрийг жишээ нь Монголд ийм байна гэж жишээ нь судлаад гаргаж ирж байгаа тоо шинжилгээ байд юм болов уу? Юу байд тэр нөгөө нэг нөгөө миний бас харагдаж явсан үлгэрийн цаг гэдэг бага насны хүүхдүүд одоо ном унших аян дээр нөгөө нэг аянгаа эхлүүлэхээс өмнө хийсэн судалгаан дээр болохоор 0-5 насны буюу одоо цэцэрлэгийн насны хүүхдүүдийн олон улсын стандарт гэж үүдэн байна л та. Тэр нь бас Монгол хүүхдүүдийнх дээр бага байдаг. Одоо тэр чинь одоо цэцэрлэгийн насны хүүхдүүд чинь за ном уншихгүй байлаа гэхэд чинь дүрс таних хэл ярианы чадвартай гэх мэтлэн тэр одоо индекс дээр бол Монгол хүүхдүүд бага байна гэсэн тийм судалгаа бас байсан байхгүй. Тэр бас агаарын бохирдолтой бас холбоотой байх магадлал. Тэр яг олон юмны нөлөөтэй одоо эцэгийнхийн хараа хяналт одоо оролцоо бас тэг давхар тэгэл эрүүл мэнд бас айгүй том нөлөөтэй л байж таарч байгаа тийм. Окей. Танд нэмж хэлмээр юм байна. Яг энэ нэр нэг миний хийсэн судалгаа яадаг байхгүй юу? Нөгөө хүүхдийг бүр жоохон багт нь нэг настай байхад нь тий хүүхдээ ингээ орой олон үлгэр ярьж өгдөг байсан бол тий 7 хоногт 2-оос 3 удаа үлгэр ярьж өгдөг байсан бол тэр хүүхдийн 6 настай үеийнх нь нөгөө сэтгэл зүйн эрүүл мэнд нь тэр хэмжээгээр одоо сайн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг ганцхан агаарын бохирдол биш бас нөгөө нэг эцэг эхийн тэр хүүхдтэйгээ хандах хандлага
Тэ ярих хэлэх тийм юмнууд нь сайн байж яат юм лээ. Тэгээд яг хөө тэр нөө агаарын бохирдол болон хэл ярианы хөгжил гэдэг яг тэр хоёрын холбоосыг харуулсан судалгаа бол би одоохондоо хараагүй байна. Гэхдээ бас байж магадгүй тий Монгол эрдэмтэд чинь зөндөл олон янзын талаас нь судалж байгаа болохоор. Тийм. Гэхдээ тэр бол угаасаа нөлөөлөх нь тодорхой. Амар жаргал доктор бид нарт чинь агаарын бохирдлын те эрүүл мэндийн одоо сөрөг нөлөөлөлтийг ярьлаа штэ те. Тэгээд бидний зүгээс хийж чадах юмнуудыг гэдэг. Яг тэгвэл агаарын бохирдлыг бодохоор маш том асуудал те. Ингээд Брит Монголыг хувьчсан амар том асуудал, улсын орны хэмжээний асуудлуудыг ингээд шийдэх гээд явж байгаа. Гэхдээ бид эргэн хүн болгоны хийж чадах асуудлууд нь болохоор яг өдөр тутамдаа те агаар цэвэршүүлэгчтэй, фильтртэй агаар цэвэршүүлэгч гэртээ ажиллуулах, агаарын одоо чанар нь те өнөөдөр болон одоо өөрөө чинь байгаа газар хэр байгаа гэдгийг мэдээлэлтэй байх те маска зүүх гадагшаа гарахтаа гэх мэтлээ тийм хийж чадах асуудлуудаа болвол хийх ёстой байгаа шүү дээ. Тэрүүгээр бол ингээд агаар шүүгчтэй байх үед одоо эрүүл мэндийн одоо сөрөг нөлөөллийг нь багасгах боломжтой гэдгийг нь бол судалгаагаар нь батлагдсан байгаа даа тий. Тэгвэл илүү гадаад орчинд чинь ингээл одоо үнэхээр бодлогын түвшинд хийх шийдэх ёстой тий. Одоо шийдвэр гаргагч нар ингээд шийдвэр гаргаж ээж шийдэгдэх асуудлууд байгаа ч гэсэн тэрэнд жишээ нь иргэн хүмүүсүүд яаж одоо оролцох боломжтой байх вэ гэдэг. Тийм. Эхлээд яг одоо өдөр тутамдаа хийж чадах юм гэж ярил манайх дээр бас нэг ингээд таны оролцоо гэдэг ийм платформ байгаа. Take action гэдэг. Тэрэн дээр болохоор бас өдөр тутамдаа буюу богино дунд хугацаанд хийж болох үйлдэлүүд гэж байгаа. Дулаалахаас эхэлзүүлээд агаар цэвэршүүлэгч тэгээ ямар агаар цэвэршүүлэгч сонгохын маск ашиглахтай ямар маск ашиглахын ингээд тэгээ сая бас нөгөө ярьжсэн эрүүл мэндтэй холбоотой зарим юмнуудыг сонирхож ивэл бас агарын бохирдол эрүүл мэндийн өөрөөр нөгөө биеийн махын системүүдэд яаж нөлөөлдөг вэ гэдэг бас платформ утгагүй гарах гэж байгаа. Тэнийг болохоор яг ингээд Швейцарт идэг эрүүл мэндийн Swiss Tropical Public Health School билүү дээ. Тэрний яг гаргасан судалгаан дээр суурилсан тийм платформыг яг Монгол руу орчуулад тэг вебсайт нэр гаргаж байгаа. Тэгэхээр тэндээс бас тийм мэдээлэл авч болно шүү. Яг нөгөө нэг шийдвэр гаргах төвшин тийм гэвэл ер нь сүүлийн жил бас нэлээд яригадаад байгаа. Гэхдээ арай батлагдаж амжаагүй байгаа гэвэл дотоод орчны агаарын чанарын стандарт байгаа. Одоохондоо бол яг дотоод орчиндоо гадаад орчиндоо бол агаарын чанарын стандарт гэж байгаа. Яг энэс хэтэрсэн бол ийм юм гээд дотоод орчинд бол байхгүй. Тэгээ сайн нөгөө нэг имлэг дотор амьсгалахад ямар хэцүү байдаг вүлээ. Тэгээ тарааж байгаа гэл сургууль цэцэрлэг гэл бас айгу бохирдолтой юм байгаа шүү дээ. Тэнгүүд тэр бүхний чинь ингээд яг стандартгүй болохоор чинь ямар нэг юмтай харьцуулж авах бас айгу хэцүү байхгүй юу. Тэнгүүд стандарттай болчвол бас тэрэндээ харьцуулаад одоо ингээчээ тэгээчээ шийдвэрээ гаргаач одоо ийм үйлдэл тавиачаа заавалчгүй цэвэршүүлэгч тавь гэж нэг шаардах механизм үүсчихнэ гэсэн үг. Тэгэхээр тэрнээр аль болох ингээд нөлөө өгөх өөрөө судлаад өөртөөхөө одоо ингээд шийдвэр гаргаж төлөөлөгч нартаа ингээд инфлюенс их байдлаар ерөнхийдөө ажиллах хэрэгтэй юм уу гэж бодож байна. Тэгээ өөр бас одоо нөгөө бензиний стандарт дахиад шинжилэлт гээд илүү чангарах гад бас явж байгаа. Тэрэн дээр бас ингээд дуу хоолойгоо өргөөд тэгээд өөр бас илүү урт хугацаанд гэвэл тэгэл одоо сэргээр төрчм хүч. Яагаад нүүрс айгу ийм хямдхан байгаад байгаа илээ. Тэнд ард нь юу ямар улс төрийн болон эдийн засгийн юм явж байгаа билээ. Тэр системээр нь ингээд бүр өөрчлөх. Тэр бол яг амар том ажил болоод явчлаа л та. Гэтэ бүр урт хугацаанд тэгж бодох юм бол яалтчгүй эрчим хүчнийхаа ингээд суурийг яах сэргээр төрчм хүч рүү шилжих. Тэгээ бас яг айгүй ингээд одоо бас манай шийдвэр гаргасныг хийж чадах юм гэвэл ингээд иргэдээ сонссон шийдвэр гаргах гэх юм уу? Одоо иргэдийнхаа өдөр тутмын амьдралыг яг мэдж шийдвэр гаргалт хийх.
Тэг яг одоо ингээд агарын бохирдол төртөө байгаа хүмүүс нь ямар үзэл бодолтой байгаа юм бэ? Ямар шийдвэр хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг жоохон харгалзаж үзэж яах. Тэгэхээр арай ингээд иргэдэд бас ингээд дуу хоолойг өргөх, иргэний нийгмийн байгууллагуудад дуу хоолой өргөх, тэр орон зайг бий болгож өгөх, илүү нээлттэй байх, илүү харилцаа холбоотой байх гэд бас нөгөө талаасаа ч гэсэн арай нээлттэй байх хэрэгтэй юм уу? Харин бидний хувьд болохоор үнэхээр одоо чинь ингээл өдөр тутмын те ялангуяа ээж нар эмэгтэйчүүд тэгэл нэг жоохон хөвгтэй болохоор ингээл хүүхэд нь өвдлөө эсвэл өдөр тутмын ингээл юмнуудаа ингээл дарагдаал үнэхээр болгон юм төвчний юмд ингээд оролцох байтугай тэр нь анхаарах төсөхөө байдгүй шүү дээ. Гэхдээ яг хүүхдүүдийнхаа ингээд урт хугацааны ирээдүйг нь бодох юм бол одоо жишээ нь яг бодлогын түвшинтэй шаардлагуудаа тавих те ер нь нэг бодлын ингээд нөгөө нэг улс төрчид чинь гэдэг ч юм шийдвэр гаргах хүмүүсүүд чинь ингээд нэг онлайнаар ч юм уу ингээд хүмүүсүүд маш олноороо ингээд шүүмжлээд ахаар айгүй тэрэнд чинь эмзгээр гэдэг ч юм айгүй сонсч хүлээж авдаг шүү дээ. Тэрэнд нь тааруулсан бол бас ингээд шийдвэр тохиолдоо бас гаргаад явдаг. Тэгэхээр тэр хэмжээний одоо ингээд нөлөөлөх бас их чухал юм шиг байгаа нэ. Дор бүрнээ те ингээд заа гэдээ орохгүйгээр эн чин болохгүй байгаад штэ хөө энэ угаартаад байна те. Шахмал төвшин чи асуудал чинь ийм байгаад ингээд тууштай яваад ах хэрэгтэй юм шиг байна те. Тэгээ бас одоо 100 болоод мартахгүй байх. Яг хөө миний бас ингээд анзаарсан юмар ингээд 100 бас ингээд гоё болоод бас хоттой гоё амьдрмаар байгаа шүү дээ. Тэгэхээр бас нөгөө нэг яг юу survival юм яваад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Яг ингээд гоё хэсэгтэй бол ингээд ихнээсээ гоё байгаад амьдраад тэгмээр байгаа. Тийм ч гэсэн яг одоо өөрийнхөө эрүүл мэндийг сэтгэлийн эрүүл мэндтэй жоохон баланслаад аль болох зундаа ч гэсэн нөгөө нэг шийдвэр гаргах нартаа одоо ингээл агарын бохирдолтой одоо болтол ийм ихүүсрүүд Бээжин одоо өвөл ингээл утахгүй ерөөхдөө болно ингээд ерөөсөө мартахгүй дандаа нэг ингэж яриулдаг асуулт асуудаг ингээ шаарддаг тиймэрхүү бэжэж л сонсох болоо да. Бараг өвлийн бэлтгэл гээд нэг 2 сар 3 сарын зуны кампайн хийдэг ч юм уу аян хийдэг ч юм уу те өвлийн бэлтгэл одоо энэ жилийн өвлийн бэлтгэл хэр байна гэдэг байдлаар одоо юуны бодлогын түвшний хүмүүсээс одоо юу асуудаг шаарддаг те хэмжлэн тиймэрхүү юм бас байж болох юм байна гэж бодлоо тийм. Бид нар бас энэ дээр энэ жил яаж одоо энэ одоо нөлөөллийн ажлыг илүү олон нийтэд хийхэд амархан болох уу гэдэгт дээр нэлээд бодож эхэлж байгаа. Тэгэхээр янз бүрийн бүлгийн хүмүүст ойлгомжтой байдлаар одоо тийм юу гаргах гэдэг юм уу нийтлэлүүд гаргах гэдэг юм уу тийм хүүхдүүдэд ч ихсэн ойлгомжтой байдлаар 18-наас доош насны хүүхдүүдэд яаж нийтлэлүүд гаргаж ойлгуулах уу ээжүүдэд зориулсан тийм өөр бүлгийн хүмүүст зориулсан гэдэг тэнгууд одоо нэг жижигхэн юу handbook боловсруулалт юм уу за тэгвэл та яг ингэж яваад ингэж шийдвэр гаргач нартаа хүрч болох юм биш үү гэдэг нэг тиймэрхүү юм ерөнхийдөө гаргана гэд бэлдээд бодоод явж байгаа. Өөр нэг байдлаар жишээ нэг гадаадад байгаа байсан ч юм уу те эсвэл одоо ингээд агарын бохирдлын асуудал дээр хувь нэмрээ оруулах гэх юм бол жишээ нь ингээд одоо Breathe Mongolia гэдэг яг энэ асуудал дээр ингээд олон жил дагнаад явж байгаа мэргэжлийн хүмүүсүүдийг санхүүгээр дэмжих гэдэг чинь ч гэсэндээ donation нөгөхтэй хандив өгөх гэдэг чинь ч гэсэн өөрөө маш том ингээд оролцоо бас явчихж байгаа шүү дээ тий. Тэрийг ч гэсэн бас айгүй нөгөө нэг Монгол бас тэр соёл бол байдаг шүү дээ нөгөө хүмүүсүүд танд өгөх нэгэндээ дэм нэмэндээ гэж явдаг те. Тэгээ тэр соёл байдаг учраас тэргээ ч гэсэн бас ингээд мартахгүй боломжтой нэгэнтэй ингээд хандив байг өгдөг. Тэгээ манад бол одоо сүүлийн 5 жил 100-аад гаруй сайн дурын ажилчид 15 орноос ихэд ингээд сайн дурын ажил хийсэн байхгүй юу? Зарим нь бол ингээд гадаадд амьдардаг. Ихэнх нь гадаадд амьдардаг монголчууд, зарим нь бол Монгол биш гэхдээ Монголтай ямар нэгэн холбоотой ч юм уу тийм гэр бүл нь энд байдаг ч юм уу эсвэл гэр бүл болсон хүн Монгол хүн байдаг ч юм уу. Тийм байдлаар айгүйх дэмжлэг үзүүлээд тийм болохоор л ерөнхийдөө одоо болтол ингээд байгуулсан явж байгаа. Ер нь сайн дурын ажилтнууд тэгээд бас өгч байгаа тэр donation хандив байна. Тэр зүгээр энэ завшааныг ашиглаад бас баярлалаа гэж хэлмээр санагдаж байна гэдэг шиг тий. Тэр ингээл ярьж шít нөгөө нэг намкач ярьсан. Тэгээ миний хувьд ч гэсэн одоо ингээд ийм бол гоё тэр бас байгууллагыг анх эхлүүлсэн шалтгаан чинь ерөөхдөө ингээд төр хэмлэгт ээж болон ингээд нэраа хүүхдээ эрхэн зөрчиглөө гэдэг асуудлаар ингээд эхэлж исэн. Тэгээд
Тэгэнгუут тухай эхлүүлж явах үедээ ингээд бид нэр ингээд ээж нараас ингээд эрхэн зөрчигдсөн ээж нарын түүхүүдийг айгу хүлээж аваад тэрийгээ би өөрөө ингээд уншаад те тэгээд тухайд би өөрөө ингээд нэг дөнгөж төрөөд манай охин 2 сартай те ингээд нялх битээ гэдэг чтэй нялх битээ мөртлөө ээж нарын амар их юм түүхнүүдийг уншсан чинь надад айгу хүн дээр тусгаж аваад тэгсэг санааны хувьд болохоор айгу бас хүн нөхцөл байдалд оржсэн баг. Тэгээд за би төрхөн зүр инээс ингээд өөрийгөө холдуулахгүй ингээд миний сүү ингээд хүртэл ингээд багасаад те ингээд эсэх санаа айгу докторгүй болонгод за хүүхдээ бодоо би энэс ингээд асуулаас ингээд тоолоо гэгээд тэгэхээр ингээд нүг юм том асуудлууд те тэгээд хүний эрхтэй зөрчиж байгаа асуудалтай ингээд ажиллахад чинь сэтгэл санааны хувьд айгу хүнд идэг шүү дээ. Тэгээд тийм ч гэсэн ингээд олон жил энд ингээд те хүч хөдөлмөр оюун ухаанаа ингээд зарцуулаад явж байгаа бодвол тийдэс нэр бүх юм те тэгэхээр энэ хүн болон одоо сая доктор амарч гаргаал те за ингээд эхлүүлсэн дээ одоо noloн жил ингээд волонтер хийж байгаа хүмүүстэй бас баярлаа гэж хэлмээр санагдаж байна. Ажлаа өргөжлүүлээрэ яагаад гэвэл та нар болчих бол одоо бид нар яах юм гэдэг шүү те. Тэгэхээр хичнээн тийм ч гэсэн бас ингээд ажил хийж байгаа хүмүүс нь айгуу гоё. Урд нь ингээд бас яаж ирэл мэндэ хамгаалдаг гэхэлэр бас угаасаа хамтдаа яг цэвэр орчныг бүтээх гээд гоё газар амьдрах гад ингээд хичээгээд явж байгаа болохоор яг чихнээсээ бол тэр ажил нь ингээд хамтдаа ихэд бол айгуу гоё. Өчигдөр танаа нэг вебсайтыг уншижсэн чи энэ надад айгуу таалагдсан. Яагаад бид энэ ажлыг хийдэг вэ гэсэн чинь цэвэр агаараар амьсгал нь хүний үндсэн эрх юм. Бид их орондоо хайртай хүмүүстэйгээ урт удаан элэг бүтэн эрүүл их амьдрмаар байна гэд. Энэ бол үнэхээр яг тийм байгаа байхгүй те бид нар түрүүн ингээд хэлж гин Монголоос дайжж байгаа маш том эсвэл Монголдо эргэж ирэхгүй байгаа шалтгаануудын маш том нь бол агаарын бохирдол байгаа шүү дээ. Тэрнээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудлууд те. Тэгэхээр Breath Mongolia-ийн хувьд олон жил ингээд ажиллаа өргөжлүүлээрэ те. Бидний хувьд ч гэсэн иргэдийн хувьд ч гэсэн өөр өөртөөхөө чадах зүйлүүдийг хийгээд бодлогын төвшөнд те том шийдвэр гаргах хүртэл нь одоо ингээд тууштай ингээд дэмжиж явна гэдгийг бол үнэхээр хэлмээр байлаа. Баярлаа. Ажиллаад явнаа. Би дахиад 5 жил яагаад ажиллаад явнаа. 5 жилийн дараа дахиад подкаст дээр орж ирээ. Тэр ч гэсэн юм болгож гэсэн бас өргөжлүүлээд явж байгаа байхгүй. Тэр нэг миний нэг сонсдог сонсох дуртай нэг гадны подкастын эпизод болгоныхын төгсгөлтөнд тэгж хэлдэг байхгүй нөгөө Unsung Hero гэдэг те. Hidden Brain те би бас амар сонсох дуртай. Тэрэн дээр Unsung Hero гэдэг те баярлаа гэдэг үг хэлээд дуусгадаг. Сая мэдээж бол ингээд зочдтой бол баярлалаа гэлээ. Гэхдээ энэ эпизод дээр ялангуяа бас нэг хэлмээр байгаа нь болохоор бид нар өнөөдөр нэг подкастаа бичгээд ороод ирсэн чинь микрофон байхгүй, чихвч байхгүй, юу ч байхгүй болчихсон байхгүй зүгээр хоос өөрөө болчихсон. Тэгээ яана ингээд зочинтой байгаад байдаг яана гэдгсэн чинь яг хажуу талын нөөний байранд бидний нууц подкастыг бичдэг гэд подкастынхаа ингээд төхөөрөмжүүдийг авч олно гэд манай Номи сая гэлсгүйгээд хамтгүйгээд те очиод энэ микрофонуудыг ингээд бүхнүүдээ авчирч өгсөн байхгүй. Тэгэхээр Номи болон бидний нууц подкастынхандаа баярлалаа. Үнэхээр авралаа гэж. За окей. Тэгээ би төгсгөлт нь хэлэхэд одоо нөгөө нэг ингээл яг хуу иргэн одоо хуу хүний зүгээс одоо хийж болох юмуд юу вэ ингээл тэгж шүү дээ. Тэгэнгუთ яг хуу илүү практик зөвлөгөө гэх юм уу юунууд бол сая бол хэлж шүү дээ. Агаар шүүгч яг тэгтээ эсэмдэр юм бол агаар шүүгч бас айгүй үнэтэй байгаа шүү дээ. Тэгэнгуთ зүгээр миний дуртай юунуудын нэг болохоор Smart Air гэж байгаа. Smart Air болохоор ерөнхийдөө агаар шүүгч цэвэр агаар хүн болгонд бас хүртээмжтэй байх ёстой гэсэн одоо юун дээр зорилготой явдаг одоо бизнес байгаа. Тэр нь болохоор яадаг вэ гэдэг нь агаар шүүгч хамгийн одоо анхан шатны хэлбэрээр одоо бүтээгдэхүүн гаргадаг гэх юм уу? Синсэн дээрээ агаар шүүгч HEPA фильтртэй гэсэн тиймэрхүү бүтээгдэхүүн гаргадаг. Тэгээ дизайны хувьд ч гэсэн айгүй минимал цэвэрхэн. Тэгээд бусад агаар шүүгчүүдийг бодох юм бол айгүй боломжийн үнэтэй одоо тэгэл нөгөө store bay нэрэл дөрөв хувааж төлөх мөлөх гэсэн юмуд байгаа болохоор Smart Air-ийнхний одоо бүтээгдэхүүний сонирхороо одоо энэ өвөлдөө ер нь бол өрөө олгондоо нэг жижигхэн агаар шүүгч тавихад бол гингүү агаар шүү. Тэгээд Smart Air-ийн чинь бас жижигхэн нөгөө portable юу агаар шүүгч эзэн шүү дээ. Цэнэглээд аваа явчихдаг. Тэгээд одоо нөгөө нэг одоо үйл төвжирлийн өвч чинь хүүхдтэй хамт 2 цаг одоо машин даах одоо болол өдөртмийн амьдрал байгаа шүү дээ. Тийм болохоор одоо машин дотроо хүүхдтэй цэвэр агаар байлгах жимсийн ихчүүд ч гэсэн машин дотроо жижигхэн Smart Air-ийн portable team агаар шүүгчийг бас хэрэглээрээ тэгээд дээрээс нь гадагшаа гарахдаа маска зүгээрээ саяны хэлсэнчлэн өдөр 12-оос 2 цаг үеэр юу гайгүй байгааг шалгаж агаад
цонхоо онгоолгоод одоо агаараа сэлгэлтэй хийгээрээ чихтэй цэвэрлэгээ бас мөн сайн хийгээрээ агаараа бас сайн одоо чихшүүлээрээ тэр бас хүмүүс аяг одоо мартаад идэм байлээ. Хураа агаар дунд чинь бас нөгөө хамрын юу чинь ингээл юу байгаа те хүүхдүүдийн хувьд одоо хамар нь одоо хурааших бас одоо байнга агаар шуугч ячин бас агаараа чихшүүлэх хэрэгтэй байдаг шүү. Тэгээд дээрэс нь одоо өдөртний амьдралдаа ингэж хийж байгаа бол тэгээд дээрэс нь хүүхдийнхээ одоо цэцэрлэг сургуульд нь бас анхаараарай те цэцэрлэг сургууль дээр агаар шүүгч байгаа юу гэдгийг шалгах одоо тэрийг одоо шаардах те хэрвээ одоо улсын цэцэрлэг ч юм уу улсын эмнэлэг ч юм уу одоо эмнэлэгний улсын сургууль гэдэг ч юм уу тиймэрхүү орчинд хүүхд чинь явдаг бол ажлынхнаараа одоо аян зохион байгуулад те одоо манай нөө бяцхан агаарын аянтай ажиллахан одоо тэрний бичил хувилбараар ч юм уу одоо ойр хавийнхаа одоо 24 цагийн цэцэрлэг гэл байдаг те юунуудын хүүхдүүдийн цэцэрлэг гэдэг ч юм уу өөрөөсөө тэгэж одоо агаар шүүгч авах боломжгүй одоо тийм цэцэрлэг сургалт хүүхд явдаг бол ажлынхнаараа гэдэг ч юм уу эцэгчүүд нь хоорондоо гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар тийм юугаар одоо краудфандингаар хөрхөн сургалт цэцэрлэгтээ бас агаар шүүгч хандуулж болно шүү. Одоо байгууллагууд ч гэсэн нэг тэгдэг шүү дээ. Одоо нөгөө нийгмийн юуны хүрээнд бид нар юм хийх гэсэн ямар аянг дэмжих үү гэдэг өөрөөсөө зүгээр агаар шүүгч аваад одоо ойр хавийнхаа цэцэрлэг сургалтаа эсвэл хүүхдүүд нь одоо ажилчдынхаа хүүхдүүд нь явдаг тийм сургалт цэцэрлэгт нь агаар шүүгч хандуулж бас болно шүү гэдэг тийм санаачлагыг би хэлмээрээ тийм 100 одоо бяцхан агарын ер нь бол юу нь бол бас тийм байсан цэцэрлэг одоо эмнэлгээс бид нар бол зүгээр л дөнгөж эхлэн тэр чинь одоо эмнэлэг болгонд нэг 2-3-ыг яаж байгаа шүү дээ өгж байгаа шүү дээ тэрнээс илүү хэрэгцээ байдаг. Гэхдээ бидний хийж чадах нь бол ийм цааштай хүмүүснийг үргэлжлүүлээсэ гэсэн тийм одоо юутай байсан. Одоо сэтгэлдээ тээж тийм одоо нууцхан тийм юутай байсан. Мөрөдөлтэй байсан гэх юм уу. Тэгэхээр тэр аяныг ч гэсэн өөртөө гэсэн бичлэг хэлбэр хийж болно шүү гэж хэлмээр байна. Анги болгон тий сургуулийн анги болгон цэцэрлэгийн өрөө болгон агаар шүүгчтэй ах юм бол тэр хүүхдүүдийн тэр амсгалж байгаа агаар эрүүл мэндэд ямар эерэг нөлөө гаргаж ирэх үү те. Тэр бас ганцхан нөгөө бохирдолтой үед бис нөгөө нэг ТО2 ч бас ингээд айгүй олон хүмүүс нэг өрөөнд байхад чинь яг ингээд агааргүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр бас агаар төвшүүлэх чинь тэрнийг бас ингээд зохицуулж өгөх бас тусалдаг. Тэгээд бас хүүхдүүдийн хажуу тийм баг гэдэг чинь жоохносоо твэр агаар гэдэг чинь чухал юм байна. Маска зууж хөвшээд дараа нь илүү зан үйл болоход нь бас айгуу том нөлөөлөл төлөх. Хүүхдүүд чинь сая ковидын үеэр ингээд маск тавьсаад томсуудаас илүү мундаг маск зүүд юм. Одоо жоохон заримдаа мод болоо. Гой маскууд мод болчихсон. Гой маскууд мод болж байгаа юм шүү. Мод дагаад маск зүгээрээ өвөл. Тэгээд өвөл гэхээсээ илүү бас 100 бас хүүхдүүдтэй гадуур явж байгаа бол машин замын хийж байгаа хүүхдүүдтэйгээ явж байгаа бол хүүхдээ өргөж явна шүү. Тэр чинь нөгөө машины утаа уугаар чинь яг хүүхдийн амьсгалын төвчөнд байдгийг хүмүүс ерөөсөө боддгоо байгаа шүү, анзаардаггүй байгаа шүү. Тэгэхээр алхаж байгаа бол хүүхдээ дандаа өргөж дээш бүр яваарэ. Хамгийн сүүлд нэг дахиад нэг маска зүгтээ яг ингээд болвол нөгөө сертификейшнтэй маск яг агаарын бохирдлын маск, захиарын бохирдол зориулсан тийм маск олж зүгээрээ гэж хэлмээр байна. Тэр чинь нүг ямар нэгэн зай завсар гардаггүй юм сайн таарсан. Тэгээ өөртөө юм жижигэн фильтртэй байдаг шүү дээ. Тийм. Эсвэл нөгөө нэг удаа хэрглэж болдог гээд одоо бишээ Солонгосын KF94 гэдэг юу байгаа. Эсвэл KN95 гэдэг ч юм уу. Тиймэрхүү сертификейшнтэй маск гэж болох. Зүгээрээ боломжгүй бол яг хуу олж байгаа маска. Гэхдээ боломжтой бол аль болох тийм сайн маска. Гэхдээ маск зөрөх нөгөө шилтэй унд ч яхаа айгүй хэцүү. Би нөгөө өвөл ингээл маска зүгээл ингээл явж байгаа л нөгөө шил нь ингээл цантдаг. Тэгээ ингээд сахин бэлээ тэ. Тэгээ ингээд нөгөө шууд шилээ аваад салхин бэлэгээрээ ингээл нөгөө юуг ингээл харчаад би тэг өвөл нэг өвөл хоёр шил эвдэлсэн шүү дээ. Тэгээ ингэж ясаасаар тэгээ энэ чинь яг энэ дундуур так гэж эвдэрч байгаа юм чинь. Тэгэл гүрийнхөөс юу бодог маттай яадаг болол бүрээ бодог болол гэрээсээ гарчаад ажил эсвэл гачаад бодорой. Газар дээр бодчихлаа. Тиймэрхүү зохицуулалтаа жоохон бодоод. Тэгэр ковид үеэр айгуу тийм явуулсан шүү дээ. Шил зүүцэн, маск зүүцэн, үсээ араар нь хийцэн, эмэг зүүцэн
Тэгээд чихэндээ чихвч хийсэн. Нөгөө чихэн really өнөө утгаанаас шилж байгаа хөө тэр чихтэй. Сүник ололд яж хат нөгөө юу н шилэн яж хат өөрөө зүгэлцсэн. Тийм дээ бэ чи. За тэгтээ ингээд нэг агарын бохирдол гэдэгтэй үнэхээр хэцүү хүнд асуудлыг аль болох эрг талаас нь шийдэлтэй талаас нь бас ярих гэж хичээлээ те. Яа тэгэл бид нар итгэл найдвараа алдаж болохгүй шүү дээ те. Тэгэхээр итгэл найдвараа алдахгүй тул жоохон эргээр харж те баг багаар зүлгэж явахгүй бол бас хэцүү те. Тэгэхээр ингээд дугаар зочноор өрөлцсөн ирсэн их хүндээ тэгээд ажилтаа арай жоохон төрүүлээ явсан амар жаргал доктортой бас маш их баярлаа. Маш их баярлаа. За баяртай. Баяртай. Яа, өстө хурцсан дэрч.